За сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчид. За наадамч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За үндэсний баяр наадмын тэмдэглэл өнгөрүүлэх худалдаа үйлчилгээний ажлын хэсгээс өнөөдрийн нэвлэн байгуулалтыг зарлан явуулж байна. Бид нар бол энэ одоо ардын хувьсгалын 105 жилийн Дархаутны 65 жилийн хүрээнд одоо Дархааны үндэсний баяр наадмыг тэмдэглэхэд за худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэл эрхлэгчдтэй бол ямар одоо баримтлах зарчмууд байх юм бэ гэдэг талаар бол өнөөдөр хэвлэлийн багшлаараа та бүхэндээ танилцуулах болно. За энэ жилийн худалдаа үйлчилгээний байрлалчлалын хувьд бол түрүү жилийн байршил дээр ер нь бол бараг адилхан байгаа. Цөөхөн хэдхэн алдааг бол сасралсан байгаа. За өөрөөр хэлбэл түрүү жил бол бид нэр урьдчилан жилээс ялгаа нь бол хуушрын гэрүүдийг ингээд тойруулаад байрлуулсан. Тэгэхээр ямар нэгэн игнэ байхгүй учраас ямар нэгэн байрлалын давуу тал гарахгүй арай жоохон шудраг хуваарлагдж байсан. Энийг бол хадгалсан байгаа. Нэг ялгаа гаргасны юу юм бэ гэхээр хуушрын асар хоёр тийш нь харуулаад тэгээ 3-ыг харьцан 3 гэсэн талбай төлөвлөсөн байсан нь бол зохимжгүй байсан. Тийм учраас энийг нэг тийшээ харуулад энэ юуны шорлогны асрыг бол 12 шорлогны асар нэг тийш нь харуулад байрлуулсан байгаа. За байрлалын хувьд бол аж ахуйн нэгжийн асар буюу энэ том асрууд бол 16 ширхэг түрүү жилтэйгээ ижилхэн байгаа. За хуушрын асар бол миний Монгол цэцэрлэг түрээлэн дээр 68 байрлал төлөвлөгдсөн. Морь барианы газар 20 хуушрын гэр төлөвлөгдсөн. Ингээ нийтдээ 88 хуушрын гэр төлөвлөгдсөн байна. За ер нь бол өнгөрсөн 4 жилийн байдлаас харахад бол 88 гэр бол хангалттай байдаг. Өөрөөр хэлбэл хүсэлт илэрхийлсэн аж ахуйн нэгж иргэд бол бүгдээрээ ямар нэгэн байрлалд бол орж одоо үйлчлэгээ эрхлэх боломж байгаа гэсэн үг. За зөвхөн байрлалын ялгаанууд л гарна. За тэгээ энэ жил бол үн тарифын хувьд ч гэсэн ер нь бол томоохон өөрчлөлт бол гаргаагүй. Гэхдээ онцгой байрлалууд байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд иргэд маань яг тэр байрлалын төлөө өрсөлдөө тэнд орж чадаагүйхээ төлөө бол нэлээд сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр тэр онцгой байрлалуудаа бид нар тусна онцгой байрлал гэж оруулаад үн тариф арай жоохон өндөрөөр тогтоосон байгаа. За жишээлбэл хуушрын том асар 16 байрлал байдгийн 6 байрлалыг бол бид нэр одоо төлбөрийг нь өөрөөр хэлбэл энэ төлбөр гэдэг байгаа маань захилгааны болон хогны л ерөнхийдөө төлбөр гэсэн үг. Манай байгууллагын дансанд ордог. Энэ төлбөрийг бол 750 мянгаыг нь сая 200 болгож өсгсөн зөвхөн 6 байрлал дээр. За үлдсэн асрууд нь бол түрүү жилтэйгээ адилхан 750 мянган төгрөгийн төлбөртөөгөр за 3 хоногийн хугацаанд бол үйлчилгээ явуулнаа. За хуушрын гэрийн хувьд бол миний Монгол цэцэрлэг түрээлэн дээр 68 байрлал байгаагаас яг нөгөө хуушрын асартайгаа зэрэгцсэн 10 байрлалыг бид нар арай өндөр үн тавьж өгсөн байгаа. Тэр байрлал бол билээ одоо эрэлттэй одоо тэр байрлалд орж чадаагүй хөдлөө бас хүмүүс түрүү жилийн байдлаас харахад бол нэлээд сэтгэл дундуур үлдээдсэн учраас тэр байрлалын үнийг бид нэр 500 мянга гэж тавьсан. Бусад хуушрын гэрүүд бол 300 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлнө. 3 хоногийн хугацаатай шүү. За шорлогыг бол яг үндсэн байрлал дээр би түрүү хэлсэн 12 байрлал төлөвлөсөн байна. За энэс гадна бол манай түрээслэгчд бас нэлээд олон байдаг. Манай түрээслэгчд бол тусдаа яг өөрийнхөө миний Монгол цэцэрлэг түрээлэн дээр байдаг түрээсийн талбай дээр арай өөр байрлал руу шорлог хийх боломжтой. Тэгэхээр энийг бол хангалттай гэж үзэж байгаа. За хүнсний худалдааг бол яг одоо хүүхдийн баяраар хүнсний бос худалдаа тавьсан газар хүнсний худалдаа тавьсан байршижсэн газрууд бол яг хэвээрээ байгаа. Тэгэхээр бол манай худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань ерөнхийдөө мэдж байгаа бахаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ хөл өмгийн талбай арын хаан бол хүнсний бос худалдаа зөвхөн хүнсний бос худалдаагаар. Тэгээд эсрэг талд нь манай одоо энэ түүсүүд байрлсан байдаг тэр хэсэг хүнсний худалдаагаараа за мөн хүүхдийн баяраар олгосны дагуу найрамдал хөшөө буюу одоо хүмүүсийн хил заншнаар бол гуталтай хөшөөнөөс манай офис явсан зайд бол ерөнхийдөө бол бас хүнсний худалдаа байрлана. За гэрүүд маань бол 38 гэр бол яг ингээд тойроод байршиж байгаа. Өөрөөр хэлбэл хүнсний асартайгаа зэрэгцээд байршиж байгаа. Бусад хуушрын гэрүүд бол энэ бас Монгол гутлаас энэ манай офисын хооронд явсан замууд дээр байршсан байна. За мөн энэ одоо хүмүүсийн сүүлийн үед хил заншснаар бол энэ завтай тоглоом гэдэг өнгөө тоглоомын талбай байдаг. Манай хиймэл нуурын хажуудалд энд бол бас нэлээд хэдэн гэр байрлаад ингээд 68 гэр миний Монгол цэцэрлэг түрээлэн дээр байрлахаар ингээд төлөвлөгдсөн байна. Бид нэр бүртгэлийг бол тэгээ 7 сарын 1-ээс эхлээд миний Монгол цэцэрлэг түрээлэн дээр байрладаг. Одоо манай байгууллагын
офисын байран дээр ирж хүсэлтээ өгж болно. Ихэнх хүмүүс маань ерөнхийдөө өгөөд яваад байгаа. Бид нэр ирж байгаа хүмүүсийг бол юу ч гэсэн хүсэлтээ өгчхөө. Тэгээд гол анхаарах юм чинь бол нэлээд хугацаа шаарддаг төлбөр мөнгөтэй зүйл учраас тэр хүмүүсийн хил заншснаар бол тэр цагаан дэвтэр дээр анхаарай л гэж явуулаад байгаа. Тэгэхээр бид нэр ирэмблэгтээ өөрөөр хэлбэл тэр байрлалуудыг ирэмблэгтээ цагаан дэвтэр өөрөөр хэлбэл цагаан дэвтэр байна гэдэг чинь ер нь бол нэлээд удаан хугацаанд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилласан газруудаа л гэсэн үг. Тэгээд томоохон компаниудыг бол бид нэр аж ахуйн нэгжүүдийг доор хаяж 8 цагаан дэвтэртэй байх шаардлагыг тавьж байгаа. За иргэн аж ахуйн иргэд бол зарим аж ахуйн нэгжүүч байж болно. Өөрөөр хэлбэл хойшрын гэр дээр бол бид нэр доотлон 4 цагаан дэвтэртэй байх ёстой л гэдэг шаардлага тавьж хамгийн гол шаардлага нь. Тэгээд мэдээж манай дээр ирээд тусгай хүснэгтийн дагуу бидний бэлдсэн энэ хүсэлтийн хуудсыг бүгд энэ дээр бол тухайн хүний талаар бүх мэдээллүүдийг бид нэр авчиж байгаа. Энийгээ бүгдлөөд 3 хоногийн хугацаатай 7 сарын 1, 2 тэгээд 3-ны 15 цаг хүртэл бид нар бүртгэе гэж байгаа. За тэгээд 3-ны 15 цаг хүртэл бүртгээд ерөнхийдөө бол бид нар мэдээллүүдээ бүгдийг зэгслээ явуулчихна. Энээс гадна зарим иргэд бол манай байранд ирж чадахгүй хотоос ч юм уу бүртгүүлэх юм хүсэлтэй иргэд байгаадээс энэ хүмүүс бол манай парк дархан цэгийн гээд вебсайтаар ороод тэрэн дээр бид нэр наадмын үйлчилгээ 2026 гэж зэс нийцсэн байгаа. Тэр зэс рүү ороод ерөнхийдөө мэдээллүүдээ аваад хүсэлтэй болоод тэн дээр бүглэх боломжгүй зүгээр яг нөгөө бүх мэдээлүүд цагаан дэвтэрт бид нар хэрэгтэй бүх мэдээллүүдээ оруулчихна. Өөрөөр хэлбэл иргэн бол нөгөө юугаа иргэний үйлчлэгийн холбоонд байж ах хэвээр аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн гишгэлгээнд байж ах хэвээр. Тэгээ хамгийн гол барьж байгаа юм бол цагаан дэвтрүүд байж ах хэвээр. За тэгээ энэ бүртгэлээ хийлгэсэн хүмүүсийг бид нэр харж байгаад ерөнхийдөө хангалттай байрлал төлөвлөсөн гэж үзэж байгаа. Хэрвээ тухайн байрлалууд дээр олон хүн байх юм бол яг төрүүж ишгээ бид нэр суглахаас аргагүй байдалд орно. Тэр үйл ажиллагаа маань бол 3-ны 16 цагаас залуучууд театрын дугуй танхимд яг түрүү жил болсноороо болон тэнд бол манай саяны хяналж тавьдаг аж ахуйн байгууллагууд маань бүгдээрээ санал зөвлөмж өгөөд тэгээд дараа нь бол бид нэр энэ байралтай холбоотой хэдэн хүсэлт ирсэн бэ? Яг ямар байрлалууд дээр бид нар суглаа явуулахаас өөр аргагүй байдалд орсон бэ гэдгээ тайлбарлаа. Тэгээд тэн дээр бол суглаагаар бас шийдэх байдал үүсч магадгүй гэж бодож байна. За анхаарах юм бол мэдээж ирсэн хүмүүс бид нар бүгдэнд нь ерөөсөө цагаан дэвтэр л гэж хэлээ яваад байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ жил мэдээж хамгийн анхаарах юм бол шүлхээ өвчин гарсантай холбоотой төр малын махныхаа шинжилгээний дээр бол нэлээд сайн анхаараарай гэдгийг хэлье. За хамгийн чухал юм бол манай байгууллагын хувьд бол энэ захилгаан хэрэгслийн ашиглалтан дээр нэлээд анхаараарай. Тэрийг бол бид нар энэ хүсэлтийнхээ хуудсан дээр бичиж авч байгаа. Ямар захилгаан хэрэгсэл ашиглах юм бэ? Энэ дээр өөрөөр хэлбэл бичсэн захилгаан хэрэгслэл ашиглана. Тэгэхгүй бол энэ нөгөө нэг тодорхой зарим байрлалууд дээр захилгаан хэрэгслийн хүчин чадал нэгдснээс болоод нэлээд эрсдлүүд үүсэх юм нөхцөл байдал үүсээд байгаа. Түрүү жилүүд ерөнхийдөө үүсэж исэн захилгаан шугам маань тасрах хүртэл тийм гэмтэл гарч исэн байгаа. Тэгээд болж өгвөл газар өөрөөр хэлбэл хуушууртай холбоотой энэ үйл ажиллагааг бол газар хийхээ зөвлөж байна. Тэгээд захилгаан хэрэгслүүдээ бол бүгдийг бичээд яг тэрнийхээ дагуу захилгаан хэрэгслүүдэд ашиглах ёстой ийм шаардлагыг тавьж байгаа. За бохор хог ангилах савыг бол бүгдээрээ байрлуулаарай. Өөрөөр хэлбэл нөгөө хоолны үлдэгдэл хогоо бол бид нэг холиод байрлуулждаг. Тэгэхгүйгээр өөрсдөө яг нөгөө биологийн хог хаягдлаа бол тусдаа ангилаарай. Бид нар бол мэдээж дундуур нь хогийн саваа бол хангалттай тоогоор байршуулна. Тийшээ хольж битгий хийгэрэй гэдэг ийм зөвлөмжийг өгч байна. Морь байран дээр хойшрын гэр барих хүсэлтэй иргэд их байдаг учраас нэмээд 10-ыг төлөвлөсөн байгаа. 20 хойшрын гэр тэнд байна. За шорлог бол тэнд 14-өр төлөвлөгдсөн байгаа. За хүнсний худалдаа, хүнсний бос худалдаа бол 10 байна. За үн тарифын хувьд бол яг ижлэгэн үн тарифтай. Өөрөөр хэлбэл хойшрын гэр маань 300 мянган төгрөг, шорлог маань 150 мянга, за хүнсний худалдаа 100 мянга, хүнсний бос худалдаа 60 мянга гэсэн юм үн тарифтайгаар байна. За түрүү жил нэг гарч ирсэн алдаа бол ийм алдаа гарсан байгаа. Бид нар шорлогны байрлал дээр алдаа гаргасан гэж түрүү хэлсэн тийм ээ. 2 тийшээ харсан 20 байрлал төлөвлөсөн байсан. Тэгэхээр нэг тийшээ харсан байрлал дээр бас тодорхой хэмжээнд зай талбайгаа арай бага бодсон байсан учраас бол зарим шорлог хийдэг хүмүүс маань бол нөгөө нэг аж ахуйн нэгжүүдийн асрын урд нь гараад ийцсэн. Тэгэхээр зарим аж ахуйн нэгжүүдийн асар маань өөрсдөө бол хуушуурч хийдэг, шорлогч хийдэг газрууд байсан. Тэгэхээр ерөөсөө нөгөө гол талбай дээр
асар их хэмжээний одоо шорлогны утаа өссөн учраас бид нар энэ жил бол тэр эхэндээ аж ахуй нэгжүүд маань ч гэсэн ер нь бол шорлог хийнэ гэдгийг бид нар бичиг хүсэлтэн дээр бичүүлж авч байгаа. Тэгээд шорлог хийх тохиолдолд бол мэдээж үн тариф нь арай өөр байна. Тэгээд тэр яг хойшуурын шорлогны газар төлөвлөгдсөн хүмүүс наашаа орж ирэхийг нь бол тодорхой хэмжээнд хориглоо. Бид нэр зарим шорлогны одоо үйлчлэгийн эрхлэх хүсэлтийн иргэд одоо бидний төлөвлөснөөс их байх юм бол бид нэр өөр байрлал бас төлөвлөх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хүнсний худалдааныхаа хэсэгт бол зарим байрлалыг бол төлөвлөх боломжтой. Эхний ээлжинд бол 12-ыг төлөвлөсөн байж байна. За тэгээд 7 сарын 3-нд бид нар одоо нөгөө сургалтаа хийчээд тэгээд магадгүй зарим байрлал дээр бол бид нар суглаач явуулж магадгүй. Тэгээд шалгарсан хүмүүс маань бол төлбөрөө төлөөд одоо зарим одоо хяналтын байгууллагуудын тавьсан шаардлагуудыг биелүүлсний дараа бол бид нар яг тэр дор нь бол энэ мандат зөвшөөрлийн бичигнүүдийг өгнө. Одоо эхнийх нь бол энэ хойшуурын гэр асар дээр тавигдах тэмдэглэгээнүүд байж байна. Төлөвлөсөн байршлуудыг бид нар бол энэ хэвлээд бэлтгэсэн байгаа. Яг энэ хэвлэмэл энэ таних тэмдэг мандат. За энэ бол яг нэг хойшуурын гэр шорлогон дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн мандатнууд нь бол харагдаж байна. За гэр маань асар маань бүгдээрээ тэмдэглэгээтэй байна. Дээрээс нь бол үйлчлэгэнд эрхэлж байгаа, оролцож байгаа хүмүүс маань бүгдээрээ мандаттай байна. Ийм газруудаас бол та бүхэн үйлчлүүлээрэ гэж та бүхнээсээ хүсэх байна. За баяр наадмын өдрүүдэд хүнсний худалдаа болон хоол үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч иргэн болон аж ахуйн нэгжүүдэд бас дараах шаардлагууд тавигдана. За үүнд бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид маань эрүүл мэндийн орчин сэргийлэх үзлэг шинжилгээнд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ бүрэн хамрагдсан байх шаардлагатай. За 2026 он гарснаас хойш бол нөгөө бидний хилцэн ашигнаар цагаан дэвтэр гэж бол байхгүй болсон. Бүгд одоо тухайн иргэнийхээ мэдээллээр e-Mongolia системд бүрэн баталгаажилт хийгдсэн байх шаардлагатай байдаг. За үүн дээр нэг анхааруулах зүйл хэлэхэд нyan судлалын 3 шинжилгээ одоо шинжилгээний хариу гэдгээр гараад e-Mongolia-аар шууд одоо шивэгдсэн байдаг. Яг цагаан дэвтрийн тэр нөгөө баталгаажилт маань бол хийгдэг байдаг. Тэрнтэйгээ андуураад сүрийн шинжилгээ, сүрийн эмчийн үзлэг, мөн арсны эмчийн үзлэгээ даруулаагүй ерөнхий эмчийн одоо тамга тэмдэг гар үсгээд даруулаагүй байж зөвхөн нөгөө нyan судлалын шинжилгээгээ нөгөө шинжилгээний хариунаас авчаад хүмүүс нь бүгд хамрагдцсан гэдэг одоо ташаа ойлголттой яваад байдаг. Энэ дээр анхаараарай. Бүрэн хамрагдчихж e-Mongolia систем 5 үзүүлч тавуулаа орж иж баталгааждаг шүү. За наадмын талбай дээр худалдаа болон хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд маань тухайн нөгөө худалдаа болон хоол үйлдвэрлэлийн газраа одоо тэр асар гэрүүд маань дотоод орчны бохирдлыг одоо үүсгэхгүй аль болох багасгах зорилготойгоор одоо дотоод төвчлөлтөө хийгээрэй. За одоо энэ ихэд талтай холбоотой, хураашилтай холбоотой тоосчлт их үүснэ. Тийм болохоор одоо тэр гэрүүдэд одоо хулдаас дэвсдэг ч юм уу шууд шороон дээр битээ байрлаарай. Агааржуулалтаа бас агаар сэлгэлттэй байх байдлаар шийдээрэй гэж хэлмээр байна. За мөн худалдаалж болон одоо хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний түүхийд бүтээгдэхүүний мөн сав баглаа бодол нэг удаагийн одоо хэрэглэх түүний гарал үүслийн баталгаажлалтын баримт бичигтэй одоо зүйлсийг авч худалдаа хоол үйлдвэрлэлд хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За мөн хоол үйлдвэрлэл эрхлэгчид маань за мөн худалдаа шалгаагүй тэгээд хөргөгч хөлдөөгчний одоо байдлаа маш сайн бэлтгэл бэлэн байдлаас маш сайн хангаарай. За түргэн муудах эрсдэлтэй. За ялангуяа майнууд зөндөг агуулсан салаад бүтээгдэхүүнийг бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Салаад нэмэлт одоо хачир одоо бэлтгэсэн зүйлүүдэд бол хөргүүрт одоо тохирох температурт нь хадгалах шаардлагатай байна. За мөн бэлэн бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэгчээс заагдсан хадгалах одоо гормыг мөрдөж хадгалж худалдаалж одоо үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвлөж байна. За мөн унд болон технологид хэрэгжилж байгаа ундны усыг одоо чанараа илүү байдал хангасан газраас авах. За мөн дээрэс нь зөөврийн болон нөөцийн савндаа хүнсний зорилттой савыг хэрэглэхийг зөвлөж байна. За худалдаа болон хоол үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчид маань хувийн хамгаалах хувцас сэргэлэл буюу малгай одоо хормогч халаад тэдгэрийг бол одоо байнга хэрэглэхийг зөвлөж байна. Мөн сахалтай хүмүүс байх юм бол сахлын хаалтыг бас хэрэглэх шаардлагатай. За
гар угаах халдваргүйдэх нөхцөлийг бол бүх газараа бүрдүүлнэ. За үйлчлүүлж байгаа иргэдэд мөн зориулаад гар халдваргүйжүүлэгч гээл болон нойтын салфетыг хэрэглүүлэхийг зөвлөж байна. Ингээд та бүхнийгээ хүнсээр дамжих хордлого халдвараас урьдчилан сэргийлж ажиллаарай гэж хүсэж байна. Мал эмнэлгийн газраас бол нийтийн хол үйлдвэрлэлд 3 төрлийн шаардлага тавина. За нэгдүгээрт бол мал эмнэлгийн гэрчлэгээтэй байх. За хоёрдугаарт мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораториор одоо тухайн дээжийг шинжилгээ баталгаажуулалтанд хамруулсан байх. За гуравдугаарт нь бол хадгалж байгаа түүх дээж маань за хөргүүрт за гормын дав хадгалсан байхаа гэдэг ийм 3 шаардлага тавьж байгаа. За манай мал эмнэлгийн лабораторид бол за малын гаралтай түүхэд бүтээгдэхүүн дээр за махан дээр бол шинжилгээг бол 1 өдрийн дотор хийгээд хариуг гаргаж өгөх боломжтой байгаа. За онцгой хөдөлгөөний газраас байр нотын өдрөгтэй холбогдуулаад бол усын янтын байцаагч нар талбай дээр ажиллана. Иргэн аж ахуйн нэгж байгууллагууд маань юуг анхаарах вэ гэхээр хийм болон мэдээж ашиглаж таарна. Хий болон ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд хийм болооноо авахдаа тухайн авсан газраараа бол мэргэжлийн байгууллагаас хийм болооноо угсралтыг холбоотой угсралтыг хийлгээд хийм болоон дээр тестлүүлээ шалгалтыг хийлгүүлээд ингээд акт үйлдвэж авсан байх шаардлагатай байна. Хоёрдугаарт манай тэр гуанс юм хоош хүрнийг ирээд болон тэр юуны асрууд бол одоо галын илгээ байдлыг хангаж одоо ил гал гарахаас бол урьдчилан сэргийлж цахилгааны аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Мөн дээрээс нь галантраагыг тус бүртээ байрлуулсан байх шаардлагатай байна. За та бүхэн ингээд галаа аюулгүй байдлыг хангах сайхан баярлцгаагаарай.